Төрийн ордондоо согтууруулах ундаа хэрэглэсэн хүн орох хатуу хориотой. Хууль тогтоох батлах, улс орон ард түмний эрх ашигыг хэрэгцэх асуудалд согтууруулах ундаа хэрэглэсэн гишүүн оролцсон гэдэг байж боломгүй зөрчил өнгөрсөн баасан гарагийн шөнө хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанд улсын хурлын гишүүн Батбаярыг согтуу байна гэж их хурлын дарга зандарсан. Чуулганы хуралдаанд үг хэлсэн байдлаас түүнийг согтуу байна хэмээн олон нийтэд захин ертөнцид дургуутлаа илэрхийлж байгаа. Их хурлын чуулганд битгий хэл төрийн ордны хашаараа бор дарс хүртсэн хямбгаач хөл тавих ирэхгүй. Харин эрхэм гишүүн Нямжавын Батбаяр хашааг алгасаа чуулганы танхимд засгийн сайднырыг томлохоор сууж байсан болж таарсан. Чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхэд саад болж чанга яриад байсан учраас их хурлын дарга арх уусныг нь сануулan амархыг зөвлөсөн. Батбаяр чи арх уудсан байна. Гэртээ арьж амар Батбаяр. Ани согтууруулах ундаа хэрэглэн гэдэг хэн? Өөртөө хаж байгаа үстэй дүүр очив. Согтуу байсан эсхийг нь асууд шалгааж үлээлгэх эрх төрийн ордон дэх харуулуудад байхгүй. Их хурлын гишүүний хардшгүй дархан байдлыг ярьж өөрсдийгөө хамгаалах эрх нь улсын их хурлын гишүүдэд байдаг учраас тэр юм а. Хууль санаачлагч нь хууль дүрмэндээ уландаа гიშгсэн эсхийг нэгтлэх эрх нь улсын их хурлын ёс зүйн дэд хороонд байдаг юм. За ёс зүйн дэд хорооны дарга дээрх асуудалд ийм байр суурийг илэрхийлж байна. Нэгдүгээрт нь иргэдээс гишүүдээс гомдлогч нөхцөлд авч хэлцдэг. За нөгөө нь бол ёс зүйн дэд хорооны гишүүдийн 3/2 нь тухайн гишүүний асуудлыг авч хэлцэх шаардлагатай гэж үзэх юм бол ёс зүйн дэд хороо өөрөө асуудлыг авч хэлцэж болдог. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол ёс зүйн дэд хороон дээр тодорхой хүний асуудлыг хэлцэхээр бол асуудал яригдаж эхлэх байна. За энэ талаар бол одоо би одоо асуудлыг ярилцах зүйлээ хаал гэж бодож байна. Урлагийн дарга хэлсэн анхаарал болсон. Тэгээд тухайн өдрөөс нэлээд орой хорлцсон юм аа. Тэгээд би бас дундуур нь гараа явцсан байсан тийм асуудал болсон. Би бас интернетээс харсан. Ер нь бол гишүүдийн ёс зүйн асуудлыг ёс зүйн дэд хорооноос л ёс зүйн дэд хороонд хэмээн өргөж гаргаж өгч болно шүү дээ. Тэр нь бол өөрөө нийлттэй. Бороо Шалгаж нягтлж их хурлын гишүүний баримтлах ёс зүйн асуудлыг сөхөн ярилцах эсхийг ёс зүйн дэд хороо нягтлж үзнэ гэж хариуллаа. За хэрвээ ёс зүйн дэд хороо Батбаяр гишүүний согтуу байсан эсхийг нягтлж хэлэлцэлгүй орхивол улсын их хурлын дарга худал үгийг чуулганы эндэрээс хэлсэн болж таарах юм а.